За бүгдээрээ сайн уу? За би болохоор 53 хоногийн өмнө төрсөн. Одоо хүн маань 2 сар хүрэх гэж байгаа. Тэгээд энэ бичлэгээр болохоор дөнгөж шинэ ингээ аав ээж болох гэж байгаа хүмүүс зориулаад яг юу хэрэгтэй гэдэг талаар амар бодиттой мэдээлэл хүргэхээр сууж байна. Хэрэв манай бичлэгүүдийг үзэж байгаагүй байх юм бол манайх одоо Японы улсын Хоккайдо мужид амьдардаг гэр бүл байгаа. Тэгээд сая 2 дахь хүүхдээ үлгэдэж авсан. Өөр хэрэгтэй сонирхолтой бичлэгүүд оруулж байгаа болохоор манай цогийг subscribe дараарай. Монголд болохоор хүүхдийн хаймыг бэлтгэх нь төрөг хүүхдэд төмөр илгээе гэдээ ер нь цээлдэг. Одоо үед бол аав ээжүүд илүү их аваад бэлтдэг болчихсон байна. Манайхаас тэрний адилаар ер нь бол өмнөх хүүхдтэй ч бэлтжижсэн, саяны хүүхдтэй ч гэсэн бүх юмыг нь бэлдсэн. Гэхдээ нэг дом болгоод ингээд төмөр халбаг дотор нь хийгээд тэгээд домнож ингээд өөртөө дотроо бодоод тэгээд хадгалсан байгаа. Одоо Японд байгаа бол Нишимацу Якачан хомпо гэх зэрэг дэлгүүрүүд болохоор дотроо ингээд ээжийн хувцас тэгэл хүүхдийн хувцас ээж хүүхдэд хэрэгтэй ингээ бүх зүйлүүдийг ингээ багцалцсан ийш тийш явах ямар ч шаардлагагүй тийм дэлгүүрүүд байдаг. Тэгээ тэр дэлгүүрүүд рүү орох юм бол ингээд бэлдэх зүйлсийн жагсаалт ингээ байж идэг. Тэгээ эмнэлгээс ч гэсэн ер нь тийм жагсаалт өгдөг. Өмнөх хүүхд маань хэдий 5 жилийн өмнө ч гэсэн би бүр мартцсан байсан. Яг юу хэрэгтэй болдог лээ мартцсан. Тэгээ дээрэс нь өмнө нь би 100 төрж исэн болохоор өвөл төрсөн хүүхдэд ямар хувц өмсөдгийг мэдэхгүй байсан. Яг төрөөд яг юу өмсөх юм болоо гэл ингээд эргэлзээд байсан. Хүүхэд хураалах үед юу хэрэг болох вэ? Хамгийн нэгдүгээрт мэдээж омоц үгүй памперс хэрэг болно. Памперсны хувьд гэх юм бол newborn памперсыг нэг л том уутыг авчих. Тэгээд хүмүүс эрэхтэй ч юм уу бэлэг болгож өгч магадгүй эсвэл хүүхэд чинь амар хурдан том болчих магадгүй учраас newborn гэсэн одоо нэг Монголд бол хүүн ингээд онгор хойныг тийм памперс хэрэглэдэг шүү дээ, тий? Мамми поко илүү. Тэрийг нэг жижиг уутыг аваад хүүхдийн сайз болгонд тааруулаад ингээд нэг юм том уутаар нь багаар авсан дээр гэж зөвлөе. За хоёр дахь зүйл бол мэдээж юм салбидаг. Тэгээ салбидагны хувьд болохоор спиртгүй байх хэвээр. Монгол болохоор мууни гэдэг нэг юм ногоон салбидаг байдаг. Тэр салбидаг болохоор илүү юм зөөлхөн аятайхан байдаг. Нэг их юм усрахаг биш. Тэгээ дээрэс нэг юм кенду ч юм уу тийм 100-ны одоо дэлгүүрээс ийм наалт аваад ингээд онгойт ийм наалт аваад авчих юм бол энэ ингээд салаад салбидаг болгоны дээр наалаад байж чаддаг байхгүй юу. Тэгэхээр энэ ингээд салбидгийг хатаахгүй амар. Дараагийн нэг зүйл болохоор возлин. За энд болохоор ийм возлин хэрэгэлдэг юм лээ. Монголд бол хоньны тос хөвчлэн хэрэгэлдэг. Тэр тос хэрэгтэй. Дараагийн зүйл болохоор ийм матрас. Одоо хөвчлэн ийм хултаасан матрас гэхээсээ илүү нэвтэрдэггүй хэрнээ ингээд дээдл нь ийм даваа материалтай ийм матраснууд хүүхдийн доороос чи татахгүй ийм матрас авчих бол их зүгээр. Тэг гадуур явахтаа ч гэсэн энийгээ дэвсээл хүүхдээ хураалчвал их амар. Дараагийн зүйл юу вэ гэхээр уут хогийн сав. Тэг гэрт ингээ амар их үнэр гардаг ер нь памперснаас нэг тийм өдөрт бараг 10 шиг памперс гарна гэж тооцоолох юм бол манай энэ хавийн дүүрэг болохоор нэгдэл дөрөвдөх хоёрт л энэ памперсны хувийг хаях боломжтой. Тэнгуут ядчил 3 хоног хадгалж таарж байгаа. Тэгэхээр мэдээж гэрт ингээ үнэр гарна. Тэгээд тэндээс Япон ээжүүд яаж хамгаалдаг гэхээр тагтай бүр ингээ вакуумжуулдаг ч байна. Зүгээр л юм тагтайж байна. Ямар ч байсан ингээ хогийн сав тустай хогийн савнд хийдэг. Эсвэл ийм зориултын ягаан өнгөтэй юм лээ ийм хүүхдийн памперс хайдаг уут нь. Ийм уутанд 1 2 3-аар нь ч юм уу хийгээд амын сайн боогоод тэгээд уутлаад байд юм лээ. За би тэгээд энд нэг юм зураг харуулчих. Энийг мэдгүй юм байж бас магадгүй ч анх удаа авижлж байгаа хүмүүс. Зөвлөгөө өгөхөд заяа. Яг энэ гуйных нь энэ хэсгийг өмсөлснийхаа дараагаар ингээд ил аюулсан ил гаргаж өгөхгүй бол хажуугаар нь урсах ч юм уу илүү гарах тийм магадaltaй. Тэгээд памперсаа хэрглэж дуусныхаа дараа болохоор өнхрүүлээд ингээд наагаад хаях юм бол илүү цэвэрхэн байдаг. Ингэж хаюулах зүгээр шүү. За усанд оруулах үед яах вэ гэхээр дарааллыг нь дараа нь хэлж өгье. Яг хэрэгтэй байдаг зүйл нь саван, алчуур, байн, хоёр шиг том алчуур, тэг хүүхдийн хувцас, тэгээд усыг нь хэдэн градусаар хэмжих термометр гэдэг лөө хэмждэг юм байх хэрэгтэй. Усанд оруулах процессын хувьд юу болдог вэ гэхээр эхлээд биеийг ингээ ус руу хингууд ингээ цочирдохоос өмнө толгойг ингээ усаар угааж өгөөд дараа нь нүрийг угааж өгөөд тэгээд жижиг тийм одоо бүсний алчуур гэж ярьдаг шүү дээ. Тийм алчуураараа ингээ цээжин дээр нь тавьчин тэр гой хүүхдэд нь дулаахан ингээ хүүтэн ус сэрвэлцэхгүй ингээ дулаахан байгаад идэг. Хүүхдээ усанд оруулж эхлэхээс өмнө өөртөө нэг том алчуур зүүж орно гэсэн үг. Тэгээд тэрүүгээрээ усанд орж дуусныхаа дараагаар хүүхдэд тэрвэрж аваад тэр алчуураараа сайн арчиж агаад
Дахиад нэг алчуур болохоор хүүхдийнхээ хувцсыг дэлгэж тавьж байгаа дээрээс нь дахиад нэг алчуур тавиад тэрэн дээрээ одоо нөгөө нэг ингэртэй арчсан алчууранд арчиж дуусчаад дахиад тэр алчуурын дээрээ тавина гэсэн. Тэгээд тосолж дуусаад памперсыг нөмсүүлж дуусаад том алчуураа аваад хувцас нөмсүүлээд ингээд дуусч байгаамаа. Ер нь бол баг 3 том алчуур манайд бол хэрэг болдог. Хүүхдийн усны градус нь 38-аас 40 градус байхад болдог юм байлээ. Тэгэхээр ер нь ингээл Монголд бол хүмүүс тохоогоо хөргөж үзээд байдаг шүү дээ. Гэхдээ ер нь бол температур хэмжигчтэй байсан хамаагүй дээр. Ингээд гарнуур угаадаг юм маань нэлээд том болохоор одоохондоо хүүхд маань жоохон байгаа болохоор тэр дотор угаачаад байгаа. Гэтэ ийм ягаан ийм зүйл бас авсан. Энэ болохоор ингээд нэг юм хөөсөн цэрвэлээ. Тэгээд доороос нь хүүтэй оригддаггүй юм халуун тэг гулахгүй их айтаахан ингээд миний хоёр гар чөлөөтэй нэгсүү заавал хүүхдэд байнга барихгүй. Дээрээс нь ингээд шүршүүрээр шүршиж уугаана. Гэтэ яг хүүхд нь байнга усан дотор хөвтөхгүй болохоор надад бол одоохондоо л ингээд усан дотор хөвтүүлж оруулах нь өөрт нь илүү амралт өгж байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо Япон хүмүүс усанд орохдоо хөвчлэн эхлээ шүршүүрд орж бүх биенийхээ хэрийг гаргачаад дараа нь халуун усандаа хөвтдөг байхгүй. Яг тэрэн шиг зүйл юм шиг байлаа. Ингээд хүүхдээ эхлээ тэндээ хөвтүүлж байгаа шүршүүрдэж хэрийг найрлахчаад тэгээ хамтдаа ингээ халуун усандаа халуун фуроондоо ингээ халуун усандаа ингээ ороод суудаг юм шиг байлаа. Хувцсны хувьд гэх юм бол яг тийм монгол шиг гоё партай байгаа юм шиг тэгж гоё халдаггүй. Монгол гэрте байгаа юм шиг гал төлж байгаа юм шиг тэгж халахгүй. Ер нь бол ингээд ер нь хөтөн. Тийм учраас би бол ингээд дааруулчихгүй юмсан ингээд амар их зузаалсаар байгаад нөгөө нэг халууны харшил гэдэг юм гаргачихсан. Зузаалаад авах шаардлагагүй юм шиг байлээ. Энэ жил baby илүү ингээд бүх үлгийн дотор багцтай байдаг штэ. Тэгээ тэр багцны хувцас яг тэр багцны хувцас хэрэг болол тэгэл ихний 1 сартаа бол хэрэг болж исэн. Манайх болохоор одоо нэг юм подолкон дээр памперс өмсөөл. Тэгээ дээрэс нь нэг юм нэмгийн өмсөөл. Тэгээд угаасаа байнгын нэг алчууранд орох ч юм уу эсвэл үлгийн нөмрөх ч юм уу байнга унтж байгаа болохоор угаасаа ямар нэг юм нөмөрч таараа. Подолкноос нь бол нэг 3 4 нөгөө гулгаад хурдан мохоо олгочих учраас нэг 3 4 тэгээд нэг юм том бодиноос нь бас нэг 3 4 байхад хангалттай юм шиг санагдсан. Хэрвээ байнга угааж чадахгүй туслах хөнгө байх юм бол арай их уухан байхад хэрэг болох байх. За одоо ариун цэврийн хувьд заяа нэг хүүхдийн нөгөө хүйн унаагүй байдаг штэ эхний 7-оос 14 хоногтой хүйн цөглөдөг те. Манай энэс юу зөвлөсөн бэ гэхээр спирттэй хөнгөн спиртийг нь хөвөнд ингээд шингээж агаад тэр хөвөнгөөрөө ингээд доторхыг ингээд сайн тойруулж арчаад хуурай олтол нь ингээд арчаад усанд орсны дараа нойтон байх үед нь хуурай олтол нь арчаад агаарай гэсэн. Тэгээд нэг 14 хоног дотроо ол цөглөлдсөн. Хүү арчлах нэг зүйл тэгээд чихний хөвөн жижиг саяцын чихний хөвөн тэгээд хумс авах зүйл хэрэгтэй. Монголд болохоор би ингээд бижооны нэг юм багц усны сорвалтай самтай хайчтай тий хайчийг аваад эмнэлэг рүү орсон. Тэгээд хүүхдийн хумс амар их гарч ирдэг штэ. Тэгээд хумсыг ингээд авж агаад арсыг ингээд улаалгаад арснаас ингээд жоохон цус гаргаад ингээд авцсан. Тэгээд тэрнээс амар айгаад тэгээд энэ хайчийг юу н авч болохгүй мэн гэж бодоод нэг юм өрүүл авсан. Хумсын хажаар авсан ч гэсэн ингээд нэг юм өнцөг үсээд хүүхд өөрийгөө ураад идэг штэ. Тэгүүлгүйгээр ингээд өрүүлээ шууд ингээд автомат өрүүлээр ингээд өрөөд авчиж байгаа болохоор хумс нь ингээд зөөлхөн тэг амар хуурдан тэгэл ингээд вүн гэл авчин надад амар санагдсан. Ер нь бол тэр өрөөл таад хажаар авч чадна гэж бодож байгаа юм бол асуудалгүй. Нэг тип хэлэхэд ингээд хүүхдийн ингээд толгой ингээд амар юм цахлаатай байдаг аахгүй ингээд арьс нь ингээд хуулаад байдаг. Тэрийг болохоор ингээд самаараа сайн самж аваад ер нь сайн тослоод авах хэрэгтэй. Нилээн сайн зузаан ингээд тослоод байх юм бол тэр 5 нь айгуу сайн унж өгдөг. Энд дээрээс хүүхдийн тос нэмэгдэх юм байна. Тэгээд усанд орсны дараа хүүхдээ маш сайн тослоод ер нь маш сайн тослоод авах юм бол хурдан өсдөг гэж хэлт юм билээ. Тэгээд хүүхд унтах үед болохоор ор байсан ч болно байгаагүй ч болно. Манайх өмнө нь бол жижиг ортой байсан. Одоо болохоор өөрсдийнх нь том орон дээр хөвтэйл тэгэл ороо бол одоохондоо жоохон ашиглахгүй байгаа. Тэр ханаа төрсэн байгаа бас. Тэгээ эмнэлэг дээр очиод ханаа төрчлээ гэдгсэн чинь 3 сар хүртэл им өгөхгүй. Тэгэхээр зүгээр мөхөд байж гэдгсэн. Хүүхдийн ор бол авахгүй байсан ч болно, авсан ч болно. Ямар ч ер нь бол миний хувьд бол ялгаа байгаагүй. Өмнөх хүүхд дээрээ ч гэсэн яг тэгэхээр ингээд том болоод угаасаа тусдаа унтахаас хойш ер нь хамтдаа ингээд өнөрлөөл ингээд хамтдаа унтах нь гоё. Гэхдээ ээж амрахгүй байх болон хүүхдэд аюултай байх талаас бодох юм бол тусдаа унтсан дээр
Хүүхдээ хооллох тал дээр ярих юм бол хөр хооллох болон сүгөр хооллох гэж байгаа. Бас холимогч гэж байгаа. Аль алинаар нь хослуулад явах юм байгаа. Нэг ууж нэг таглаа авчвал зүгээр. Саалтур хэрэг авах юм бол саалтуртай ч угаасаа нэг ботал хамтдаа хүрээд ирнэ. Нэг хүүхдээ уйлахаар баймаа босож явсан байгаа. Сүүлдээ яг юу ярьж дуусснаа мартчихлаа. Дээр нь угчны дээдлийн хэсэг байхад л болно. Угаах одоо угаалгын шингэн болон нэг хадаг юм. Ариутгадаг нэг зүйл халуун ус дуугацсан ч болно. Эсвэл тэр ариутгадаг бодисыг нэг цаг хийгээд ариутгасан ч болно. Ийм хоёр сонголт байгаа. За тэгэл болоо. Харин ээжийн хувьд гэх юм бол хөхүүлэхэд амар левчг байвал зүгээр спорт юм зөөлхөн левчгнүүд ер нь барыг амар байдаг. Заавал хөхний онгоодог ингэ левчг биш. Спорт юм зөөлхөн эрцэнэн левчгнүүд байдаг ш. Тим левчгнүүд байвал амар байдаг. Тэгээд угаахад ч хурдан хатдаг болохоор хүүхд хөхүүлж байгаа хүмүүст ингээд гоё бүлээхэн ус байн ингээд амжуулж өгж байгаараа ингээд хүүхдээ хөхүүлж хатаа бүлээхэн ус аваад дуучхансан ингээд бодоо сууж идэв шүү. Им халуунаа барьдаг сав бас хэрэг болж байгаа зү тий. Тийм савн дотор ингээд байнгын ус аваад өөрийнхөө хажуу тавиад хөхүүлэх үедээ угаад байгаарай гэж зөвлөе. За тэгээд бичлэг манайд баярлалаа.